Тада! Өнөөдөр танд ярьж өгөх кино бол Klaus. Гримиксэд шинэ жилийн кинонуудаас сэтгэлд нь хоногсон. Түүнээс өндөр үнэлгээ авч санал болгох киногоор тодорсон кино юм. Одоо үед захиа бичих цөөрсөн л дөө. Тэгтээ Санта Клаус руу явуулсан захиагаа мартаагүй байх. Ер нь энэ бүгд анх яаж эхэлсэн тухай энэ кинонд өгүүлэх болно. Шуудангаас өөр харилцаа холбооны хэрэгсэл байхгүй юмсанжээ. Шуудан хүргэх маш чухал. Хариуцлагатай ажилт бол шуудангийн ахтаймд цэрэгчлэлтийн бэлтгэл хийгддэг байжээ. Бэлтгэлийн үеэр нэг сонсогчид захиарсныг сургуулийн захирал нь хүргэж өгөхөөр явж байгаад нэг асар руу яваад орлоо. Бэлтгэл нь дуусахаар дараа нь л өгөх гэж байгаа юм болов уу гэж бодтол ирэх дараханд энд ч гэсэн нэг сонсогч гоо сайхандаа анхаарал тавиад кофе энтер шивчихсэн. Бүр туслагтайж байх шиг. Тус сонсогчийн аав шуудангийн газрын дарга бөгөөд ааваас нь хүрээдэр гэсэн захиаг ирүүлсэн байв. Сурч боловсрохоос залхуурсан тэрээр шуудангийн ахтаймаасаа явж байгаадаа баяртай байлаа. Түүний гэр орт харш шиг л гэртээ ирлээ. Аав нь түүнд бүх боломжоо ашиглаж шуудангийн ахтаймд чамааг оруулаад 9 сар өнгөрлөө л гин. Хин хүснэ нь орчихдаг сургууль биш болтойдгоо. Чи юу сурсныг дүгнэе гэд сургуулийн захирлаас тодруулахад захиа ангилах, шуудан зөвгч тагтааг арчлах, тээвэрлэл зэргийг бүгдийг байж боломгүй муу хийснийг нь хэллээ. Мань хүн өөрөө огт хичээгүйгүйгээ сургууль руугаа чихээд оролдоод үзлээ болоог юм чин гэртэл хүрээдэрийг гэхэд аавна. Түүнд хідүү хэлхийн зүрхгүү. Тийм ээ. Таны зүв аваа. Надад хүчээр тулгасан боломжуудыг би хизээ өрн таран хийхээ болох юм бэ? Би хизээ томоочих юм бэ? Зоригтой түүнийхээ төлөө тууштай байх хэрэгтэй гэж та хэлэх гэж байгаа үсттэй. Би торгон хүнжилтөө төрс идэж дар суугаад л байж ахыг хүсэж байна гэхэд аав нь би чамайг албаар бүтлгүүтэж байгааг зүгээр хараа сууна гэж бодоо юу? Энэ амьдралаа ямар ч утга учиргүй хүсэл тэмүүлэлгүй өнгөрөөг чинь хүсэхгүй байна. Чи одооноос шууданч боллоо. Смеренсбургэд шуудангийн газар нээж 1 жилийн дотор 6,000 захиа хүргэж өгч чадахгүй бол гэртээ ирж болохгүй. Өв залгамжлагч боломжгүй гэж хэлв. Аава, би таны хүү Жеспер л мэн шүү дээ гэд өрөвдөн инрүүлэх гэдэл би танд тусалдаг байсан тэр бяцхан хүү хിവэрэ гэхэд түүнийг өчиггүй гэрээсээ хүн гаргав. Тэр хот нь маш аслагдмал буйтхан газар байдаг тул сургуулийн захирал би хүмүүжлийг дэмждэг. Гэхдээ Смеренсбург арай хитрэх юм шүү гэхэд аав нь хүүдээ санаа зовниж байгаа харагдахч хүүгээ ухаан оруулах хэрэгтэй байна. Нэг өдөр надад талархах юм билүү гин. Жеспер замдаа гарсан байх бөгөөд тэргээ өөрөө жолоодоод тэрэгнийх нь дугуун салж унаад бороонд цохиулж тэргээ түрээд амандаа алтан албаг зууж төрсэн хүүхэд зайлвал аль муугаа л үзнэ. Тэгээд аавдаа ундууцсан намайг ийм байдалд хүргэсэнд баярлаа ааваа гэдэл үгэлж гарнаа. Тэр явсаар Смеренсбург орох усан бомтод ирэхэд тус газар шинээр хүн ирэх нь ховртул түүнийг төөрсөн гэж бодоод буцах замыг нь зааж өглөө. Жеспер би төөрөөгүй арал дээр байдаг Смеренсбург хотын шин шууданч байна гэдгээ хэлээд хүргэж өгөхийг хүсв. Тэд хотод ирлээ. Тус хот цас мөсөнд хучигдсан, манан будан бүрхсэн бүүдгэр газар байх бөгөөд ганц нэг харагдах хүмүүс нь хүртэл эвгүй хүйтэн хөндөй Венс дэшил харагдана. Жеспер түүнийг угтаж авна гэж бодсноо хэлэхэд далайчин тэнд байгаа хонхыг дуурга тэгээд хүлээн авалт эхлэн гэж дооглонгоо хэллээ. Жесперээр доог тохуу хийдэг хүн байхгүй болохоор тэрийг нь анзаарахгүй хонхыг дуурахад ил хул байсан хотод гинэт бөөн хүмүүс гэр гэрээсээ гарч ирээд хоорондоо зодтолдож эмх самраагүй байдал үүсгэв. Жеспер санаандгүйгээр дахин хонхыг дуурахад бүгд түн рүү харснаа. Шуудан ч юм уу гэд тоосон шинжгүй тулаанаа үргэлжлүүлв. Энэ хотынхан хоорондоо таарамжгүй Эллингбог, Кром гэд удам судраараа хоёр тал болон хуваагддаг. Эллингбог нь ах, Кромыг эмээ ахалдаг. Эхний хонх дууралт нь дайрал цааныг эхлүүлдэг бол дараагийнх нь бууж өгсөн талынх нь дохио болдог байна. Жеспер өмнөөс цухтааж сургууль руу ороход эвгүй үнэр хангалсан муухай газар байлаа. Тэнд нэгэн эмэгтэй байх бөгөөд тэрээр багшлахаар ирсэн ч эндхийн хүмүүс дайсантайгаа хамт сурж болохгүйгээд хүүхдүүдээ сургуульд явуулдаггүй мэн л та хөрхий. Багш эндээс холын холд бүхнийг шинээр эхлүүлэхийн тулд загас зарж мөнгө олж байгаагаа хэллээ. Жеспер сургуулаас гараад шуудангийн газартаа иртэл нэг хүүхэд энийг илгээ шууданчаа гэж хэлээд цас шидэснээ гэртээ арай азгүй амт минь гэж явчихв. Шуудангийн газар ороход дахиад шувуу үүрлчихсэн нурсан балгас шиг л газар байлаа. Хүү итгэж өгөхгүй далайчинд аавын тушаалаар надаар тулж байгаа зүтэй гэхэд аслагдсан арлын маш хүйтэн хүчирхийлэгч хөршүүдтэй газар ирснээ ойлгоогүй л байна уу гэд түүнийг орхин явлаа. Энэ газраас хортгон л явахыг хүсч Жеспер ажиллаа эхлүүллээ. Шуудангийн хайрцагт нэг ч захиа байхгүй байсан болохоор хүмүүсээс захиа явуулахыг асуун явв.
Захиа явуулах байтугай түн рүү ихцэлж харах хүн алга. Нэгэнтэйгээ дайсах нэлцаад бүгд завгүй. Бүх гэр бүл хамаатан садан нэг хотод амьдардаг. Нөгөө удмынхандаа дайсагналаа шууд ил тод илэрхийлдэг болохоор захиа хургуулах шаардлагагүй байдаг энэ хотод 6,000 захиа зөвхөн ямар ч боломжгүй мэт. Джесперт нэг зураг салхиар хийсч ирэхэд зургийг зурсан хүү миний зургийг буцаагаад өгч болох уу гэхэд мань хүнд нэг болчимгүй санаа орж ирэх юм тэрэ. Тэгэд хүүд чи энэ зургаа өөрлөгөө шуудангаар явуулж болно. Нэг пенни гэж хэлснийхэн дараахан аав нь ирэхэд хүү аваасаа болсон явдлыг хэлж пенни асуухад аав нь үний өвгүү гар байх бөгөөд түүний хоёр нохойд нь хөөгдөд хазуулхаа шахнаа. Энэ өдрөөс хойш олон өдөр хоног өнгөрлөө. Мань хүн бууж өгөхгүй гэдэл хотын бүх хэсгийг дуусгасан ч нэг ч захиагүй хэвээр. Джеспер их л шантарсан ширээгээ налаад хөвтж хахад газрын зурагны нэг булан нугларсан байсныг тэнийлгийн харвал нэг байшин байв. Арлаас гарах захиа байгаа эсхийг тодруулан авахар ирсэн далаачнаас тэр газрыг тодруулахад Можааны гэр зочломтгой сайхан ир амьдардаг гэдэл тохурхонгүй хэлв. Мань хүн анзаарахгүй. Тийшээ очихоор замдаа гарлаа да. Туулах зам хоол хүнд хэцүү байлаа. Нэг юм зорьсон газараа ирээд тогтчоход хаалга онголохоор хүн ирэхгүй байв. Хаалганд хүжээгүй байсан болохоор манд хүн яваад орлоо. Хүн байхгүй болохоор нь гарах гэтэл дээврээс мөс унаад хаалга онголгох боломжгүй боллоо. Хүн амьдардаггүй газар руу явуулсан байна гэд далаачинд ихэд л уурлнаа. Гарах өөр гарц хайж байхдаа хан дүүрэн тоглоом байхыг харав. Цонхоор гарах гэтэл цонхны цаана сүх барьсан нүүгэлцэн юм өнгөрөх нь үзэгдэнэ. Сандарч унахтаа хөгжим тоглоомыг санаандгүй дуургаад айж нуугдж байхад мань хүний онгойлгож чадахгүй байсан хаалгыг нүсэр ядах юмгүй онгойлгож орж ирлээ. Джеспер мөлхөө цухтах гэж байхдаа шүүгээ унгаагаад тэндээс нь хүүхэлтэй толгой дотроос жоом гарч ирээд л чихүүд сүрэм булаа том мэрийг сүх барьчихсан бөөн хутга энтертэй байгааг нь хараад мань хүн сүлээ авчаад цутлаа. Сандран цутгатаа нэг цаас орхисон байх нь өвгөнд салхиар хийсэн очлоо. Нөгөө хүүгийн зураг байлаа. Тогтон харсан чинь хүүгийн гуниг дүүрэн эрэх чөлөөгүй шорон торигдож байгаа юм шиг зураг байлаа. Джеспер энэ хотод байснаас гудамжинд амьдэрсэн дээргээд хотоос бүр мөсөн цухтах гэж байхдаа сүхтэй эртээд харав. Джеспер битгий намайг хідэн хэсэг болгон тастаачдаг гэхэд хүүгийн зургийг харуулад хаана байгааг нь асуув. Хүүгүйнд замчлуулан ирлээ. Сүхтэй эр хүүд өгүүлэхээр шууданчид хайрцагтай юм хөлтөл шуудангийн хайрцагт багтахгүй байв. Сүхтэй ах тэгвэл оруулж өг гэж байгаа болтой төмөр хашааг хэлбэрхан ангаалгаад Джесперийг оруулахад тэдний ноход дайран ирэхээр нь Джесперийг яндар руу шидчихв. Хүүгийн аавд яг буудуулахын алдад сүхтэй ах аварнаа. Нөгөө амар нохонууд ч сүхтэй эрийг хараад сүлээ авчаад цуглаа. Хүүгийн аав нохтоо гэр талцсан этгээдийг хөөхөр явсан гэж бодоод дагаад явлаа. Хүү илгээмжийг онголоход тоглоом мэлхий байх бөгөөд баадуугийн татгаар өсөрдөг. Тоглоомтойгоо хөөцөлтөөдөл хүү их л жаргалтай байхыг цонхоор харсан сүхтэйх Джесперийг суллахад гэл цухтаад өгөв. Цонхны гэрэлд сүхтэй ахыг сайхан сэтгэлтэй нүдэнд дулаахан мужаа ир гэдг нь тотгон харагдлаа. Хүү мужааны царайг бүдэг бадаг харлаа. Өөрийнхөө зурсан зургийг хараад сахалтай эрийг тоглоом өгснийг нь ойлгоод үлдэв. Маргааш өглөө нь шуудангийн газарт манай үеэл ноён Клауст захиа бичгээр тоглоом өгдөг гэж хэлсэн гээд захиаг нь хүргэж өгөхийг гуйлаа. Хүсээд байсан захиа нь ирж итгэл найдварын оч хаслаа. Джеспер хүүхдүүдэд ноён Клаус захиа бичээд тоглоомтой бол захиагаа дугтуунд хийгээд нэрээ бичээд нэг зоостой хамт шуудангийн газар тавиач өгөхөд болно гэдэл тарааж гарна да. Тэгээд цаас харандаагаар хангаад л тэгснээ захиагаа жоохон гонигтай байвал зүгээр гэж мэгэл. Джеспер мужааныг гэртэрлээ. Мод хаглах чимээгээр түүнийг олж ирэв. Джеспер түүнээс айсаар байгаа хэдий ч өөрийгөө танилцуулаад Смерсбургийн хөөрхийн хүүхдүүдийн дунд яриа гарсан байна. Та гэр дүүрэн тоглоомноосоо тэтэнд өгж болох уу гэхэд мужаах дуугарсангүй. Үргэлжлүүлэн юмаа хийсээр шувууны үр хийж байсан юм байна л да. Бүр маш олныг хийсэн байгаа нь харагдана. Мужаан Джесперийг яв гэхэд та тоглоом өгвөл үнэгүй хүргээд өгье л гин. Өөрөө цуу тарааж хүүхдүүдээс захиатай болчоод бас үнэтэй хүргэх санаатай байсан юм уу хайшин. Хүүхдүүдийн гонигтай амьдралд нь аз жаргал авчирна гэдгийг бодоод үзэлтэй гэхэд салхи гинэт Джесперийн зүг салхилахыг анзаарсан мужаа өнөө орой нөгөө цагтаа гэдэл явлаа. Үсэрдэг тоглоом мэлхийтэйгээ тоглож явхдаа дайсагналцдаг эсрэг талын айлын охинтой таарчв. Тэднийг хамт хөвчлөлтөнд тоглож байхыг харсан гэрхэн нь ихэд дундууцсан тэднийг салгав. Хамт тоглож болохгүй гэлэхэд яагаад гэд асуув. Хідэн үе дамжиж ирсэн өс хонзон үзэн ядалт мөргөлдөөн тэмцэлтэй мөхийг өв уламжлалыг хүндэтгэх ёстой гэлж хідэн үеэрээ дайсагналцсан тулаануудыг харуулв.
Тэгээд хэн тоглоом өгснийг нь асуулаа. Шүн болж мужаан шууданч хоёр уулзаад захиа өгсөн хүүхдүүдийн тоглоомыг нь Джеспер өмнөх аргаараа гэрт нь яндангаар оруулж тавилаа. Маргааш нь илүү олон хүүхдүүд Клауст захиа өгөхөөр шуудангийн газарт ирсэн байх ба хэдэн хүүхэд бичиж чадахгүй тул захиаагүй ирсэн байв. Джеспер сургуульд бичиж сурах боломжтой гэлээд явуулав. Хүүхдүүд ирсэн байхыг багш хараад ихэд гайхан шууданчтай ирж уулзав. Би 5 жил энд ялцарлаа. Эндээс явхад тун ойрхон байна. Намайг бити оролцуул гэхэд Джеспер хүүхдүүдэд боловсрал эзэмшүүлэхийн тулд чи багш болсон бидтэй гэхэд түүнийг үг дуугүй хаяад явлаа. Хүүхдүүд хоорондоо ярилцсан. Унтаад босоод ирэхэд л галын хажууд тоглоом байж идэг. Ноён Клаус амар том хэрнээ ямар ч яндангаар багтдаг. Ид чичгэл оймсоо пишин дээр үлвчхүүл тоглоомоор дүүрэгдэг. Унтаж байхад л ирдэг, үл үзэгдэг чимшгэл тэр жигнэмэнд дуртай гэдэл ярилцсан. Үүнийг сонссон Джеспер айл айлын яндангаар орж түлэгдэж унж бэртэж явдаг нь би шүү дээ гэдэл жоохон дурамчхан байгаа харагдана. Джеспер нэгэн айлд орж иртэл анх энэ хотод ирэхэд нь өөрлөв цас шидсэн хүү байхыг хараад оймсонд нь нүүрс хийгээд одоо хинэн азгүй амтан байна гэд гарав. Сургууль дээр багш зарах загсаа бэлдэж байхад хүүхдүүд явахгүй суугаад л байлаа. Багш ямар нэг юм зааж өгвөл та нар явах уу гэхэд хүүхдүүд тэгнээл гин. Нэг охин анх удаа өөрийн нэрээ бичиж үзээд гайхалтай гэд ихэд баярлаж илүү ихийг сурмаар байна гэхэд бусад хүүхдүүд би бас нэрээ бичиж сурмаар байна. Заагаад өгөөч гэд хөөхөн гिचэн шаагилдан гуйлаа. Тэдний баярлсан царай сурах тэмүүллийг нь хараад багшийн сэтгэл уярж эндээс явхаар цуглуулсан мөнгөө тэдэнд зарцуулахар шийдэв. Шууданч мужаа хоёр бэлгээ зөөж байхад морин тэргээ хөдөлгөж дийлэхгүй байсан тул цаа буг хэлхөөр шийдэв. Шууданч маань үнэн ив хавгүй хүчээр хүллэх гэдэл чадахгүй байхад Клаус ах цаа бугыг хооллоод хүлгэж чадлаа. Маргааш нь илүү олон хүүхдүүд захидал өгөхөр ирсэн байна. Джесперийг анх эрэхт нь түүнлүү цас шидэж муухай үг хэлсэн байна. Дахин цас шидээд надад нүүрс өгсөн байна гэхэд тэр бүгдийг мэддэг хардаг. Буруу муу зүйл хийсэн хүүхдүүдийн жигсаалт байдаг. Чи наад цасаа дахиад л шидсээр байх уу? Үгүй гэж бодож байна гэд ихэд додгор алхан буцаад орлоо. Хүүхдүүд зөвхөн сайн хүүхдүүд тоглоом авдаг юм байна гэж ойлгов. Тэгээд хөөхөн цасаа цэвэрлээд гэрийнхээ ажил туслаад өөрийнхөө чадах хэмжээнд эрвийг дэрийхээрээ л бусдад туслана. Түүнийгээ Клаус руу явуулах захиандаа бичиж байна. Хажуу айлын дайсагналцдаг ах хашааны онгорхоо нөхөх гэж байхдаа хөлөө бэртэгт нь хүүхдтэй хамт нийлээд хөлийг нь боож өгöd хоол хийж өгсөн. Ах гаднаа дургүй харагдсан ч дотроо дуртай байсан баха. Жимснээс нь хулгайлдаг байсан дайсныхаа талын жимсийг нь түүж өгсөн. Дараа нь тэр бидэнд жимсний чанамал өгсөн. Дараа өдөр нь ээж түүнд чанамлаар нь бэлүү хийгээд өгсөн гэдэл бичнэ. Болсон явдлыг харахад хоорондоо их л дургүй үгж авалцж байгаа нь харагдана. Багш маань загас зархаа болоод хичээлээ заагаад эхэлсэн байх бөгөөд шавн Клаус руу би өдөр бүр сургуультай явж байгаа гэрийн даалгавраа сайн хийж байгаа гэдэл захиа бичиж байна. Хүүхдүүд сайн зүйлс хийсээр томчуудын дайсагналыг баг багаар зогсооно. Нэгнийгээ гимтэх гэж байхад нь болиулж хашаа байшин дээр байгаа зэр зэвсгүүдийг авч хаяв. Джеспер 3,000 захиа хүргэжээ. Хөлөө гимтээсэн ах эдгэрсэн байх бөгөөд хашааны цоорхойг бүглэхийн оронд хашаагаа нураан гулсуур хийсэн байна. Хөршийн дайсныхаа хүүхдүүдийг тоглохыг өрөв. Багш маань хадгалсан мөнгөөрөө ангиад төгчүүлээд л нэгэндээ дургу торт авч өгөлцөөд исэн хоёр маань одоо бол хамтдаа идийгээд л нэгнээ гэртээ ураад л яасан ч сайхан юм дээ. Үс хонцон үзэн ядалтыг тээж яваа хүн өөрийнхөө аз жаргалтай байх боломжоо хугасалж байгаа юм л да. Хоёр удмынхан хоорондоо ив түнжинтэй байгааг харсан толгойлогч эмгэн бид шууданчид ойлгуулах цаг нь болж гэв. Эсрэг талын толгойлогч ахч яг ижилхэн байгаа бололтой. Джеспер галдан шатаах явдал эрс буурсан. Хотынхан хамтдаа хооллох ид юмсаа солилцох болсон байна. Галзуурч гасан байхаа гэхэд Клаус чин сэтгэлийн амин хувиа бодоогүй үлдэл үргэлж өөр нэгний очийг бадраадаг гэж хэлв. Товчхондоо сайн үлс сайн мөртэй гэв. Үүнийг сонсоод би дархан хүн бурхан ухаантай гэж яасан сайхан үнэвэг хэлээд ихвэ гэж бодож байтал Джеспер харин хүн болгон хашиг хардаг. Хүүхдүүд бол бэлгэний төлөө томчууд лавдаг сайн юм бодож хийгээгүй л байх гин. Клаус чи тэгээд юуны төлөө үнийг хийж байгааг нь асуухад энэ бол өөр гэж авдаг юм.
Клаус болон түүний тоглоомууд хүүхдүүдийг ашиглаж 6,000 захиа зөвчгөд эндээс явж баян тансаг амьдралдаа л умбах зорилгоор хийж байгаа болохоор бусдыг ч өөртөө адилхан ашиг хардаг гэж боддог бололтой. Тэднийг тэрхтээгээ явж байхад нутгийнхан тэднийг үгүй хийхээр отож байсан байв. Нэгнийгээ адилхан зүйл хийж байгааг мдээгүй хоёр тал нэг нь чулуу нөгөө нь мод титэн рүү хөрвүүлэхэд хоорондоо мөргөлдснөөр ашгүй манай хоёр эсэм энд. Гэхдээ тэрэгний дугуй эвдэрч тэд жолоодлогоо алдан өндрөөс үсэрсэн яг л нисч буй мэт харагдав. Ашгүй зөөлөн газарлаа. Эд шидтэй цаабуг хүлгэлсэн нисдэг чаргатай гэсэн яриа тархсан шуданж Клаус тэлхэд хоо гэд инэв. Тэд бэлгээ баглан гарах үед Джеспер тоглоом маш цөөн үлдсэн байгааг анзаарав. Өнөөдрийн ажлаа дуусгаад гэртээ ирэхэд Сами охин шуудангийн газрын гадаа түүнийг хүлээж байв. Монголоор бол цаатай охин юм уу да. Гэхдээ өөр хэлээр ярьдаг мань хүн юу гэснийг нь ойлгохгүй байв. Би өөрөө асуудалтай байна. Тоглоом дуусвал захиа байхгүй. Захиа байхгүй бол гэснээ хугацаач дуусч байна. Удахгүй 100 сар гэж хэлээд нэг санаа олсон бололтой гэрте орчихов. Тэгснээ толгоогоо цугуулгаснаа миний эзэмшилд нэвтэрсэн байна. Довжооноос буу гэж авдаг юм да. Хөөхөн охиныг яаж байна зөвлөгч? Дайсны талууд хоорондоо уулзж гин. Имгэн хөгшин тоглоомчин шуудангийн залуу хоёр хүмүүсийн толгойг угааж гин. Ижилхэн дайсантай болсон юм чинь хүчээ нэгтгэцгээ гэхэд нөгөө тал нь чи галзуурч хаюул гин. Имгэн тэхгүй бол бүгд гадуур хамт хоол хийж нэгнийхээрээ орж гарч нэгэндээ юмаа зээлдүүлж байна. Бидний уламжлагдаж ирсэн өс хонцон тэмцэлтэй үгүй болох гээд байна. Манай танай хүмүүс цөөрсөөр л байна гэхэд тэд нэгтгэхэр болж гар барьлаа. Санаандгүй хонхыг дуургаснаас болж саяхан нийлж нэгдийгээд байсан хүмүүс хоорондоо зодтолдож гарнаа. Маргааш нь мужаан мод хагалж байхад салхи гэрлүүн салхиллаа. Салхийг даган гэртээ ирэхэд хөшигний цаана нэг бүсгүй хүн байна да гэд бодож байтал мань Джеспер гарч ирээд шинэ ажлын байранда тавтай морил гэхэд Клаус би хүсэхгүй байна гэтэл Джеспер түүнийг суучих бүгдийг тайлбарлая чамд таалагдана гэд танилцуулгатай оров. 100 сарын өдөр хүүхэд бүр өглөөс ирэхэд тэднийг шин тоглоом пишингийн хажууд хүлээж гин. Бид баярыг ид чидэн болгож чадна. Тэдний ямар их аз жаргалтай баяр баясгалтай байхыг боддоо гэхэд Клаус тэр их тоглоомыг хаанаас авах юм бэ гэж асуув. Джеспер та үүнийг хийн гэхэд Клаус би тоглоом хийхэ болсон гэхэд чи бол бэлэг найз минь энэ сайхан уран гараар гиснээ үүнийг хар л та. Модон урлалыг энд араа баадуу зэргийг энд гээд хөшгүүдийг хулна. Нэг буланд очиод хаалтыг нь хуулах гэхэд Клаус хурж болохгүй гэж хэлхийн завдалгүй даваг авчихв. Клаус их нэртэй байсан бололтой тэр хоёрыг төрсөлсөн модон хүүхэлтэй байгааг харсан Джеспер энэ юу вэ гэж асуухад Клаус урам угарсан шинжтэй түүнийг гар гэхэд Джеспер уучлаарай би ингэх гээгүй юм гэд хэлтэл Клаус маш уртагаар яг одоо гар гэд орлоо. Джесперийг гэртээ ирэхэд цаатай охин дахиад ирсэн байх бөгөөд түүнд онцгүй шүн байлаа. Би захианууд авч чадахгүй бол галзуу хүмүүсээр дүүрэн энэ хотод үрд үлдэх гэж юу? Би Клаусыг тийм байдалд оруулахыг хүсээгүй гэд ярихад цаатай охин ойлгож байгаа юм шиг Сами хэлээр хариу хэлэх шиг боллоо. Джеспер түүнийг чи сайн сонсогч юм аа. Чи яллаа дагааж яв гэв. Тэгээд багшинд ирээд Сами охины яриаг ойлгох хэсгийг асуув. Багш тэднийг гэртээ оруулаад халуун шоколадаар дайлаад охиныг хүслийн захиаг бичээд тогтоолов. Охиныг Марго гэдэг. Марго ихэд баярлаж байгаа нь харагдана. Багш Джеспер хоёрын дунд хайрын оч үсрээд эхлэв шүү. Клаусыг гомдоочихсон тул өөрөө Маргогийн хүслийг биелүүлэхээр тоглоомыг хийж эхэллээ. Мань Джеспер хүүхдэд зориулж бэлэг хийж байгаа нь түүнийг өөрчлөгдсөнийг харуулна. Клаус гэртээ Джесперийн 100 сарын төлөвлөгөө танилцуулахдаа тэднийг хамт байгааг зурсан зургийг бодлогошронгуй харна. Джеспер тоглоомоо хийж агаад дуг хийсэн байхад мод зорох чимээ гарч сэрээ тартал Клаус ирсэн байх бөгөөд хамтдаа хийгин. Тэд хийж дуусаад цаатангуудын байдаг газар ирсэн байх бөгөөд бэлгээ гадна нь тавьчихад Маргог бэлгээ авахыг хүлээв. Марго бэлгээ аваад маш их баярлана. Түүний баяртай байгааг харсан аав ээж нь ч гэсэн түүнээс тутгааргүй баярлана. Үнэхээр хөөрхөн би өөрөө бэлэг авсан юм шиг л түүний өмнөөс баярлах энэ мэдрэмж. Клаус Джеспер хоёр энэ мэдрэмжийг бас авсан байх гэж би бодож байна. Хоёр удмын толгойлогчид хүмүүстэйгээ Джесперинд ирсэн байх бөгөөд тэр 4,000 захидал хүргэснийг нь 6,000 захиа хүргэх төлөвлөгөөг нь олоод харчихав.
Клаус Джеспер хоёр Клаусынд иржээ. Түүний их нэрийг Лейдия гэдэг байсан. Түүнд энэ газар таалагдсан болохоор энд гэрээ барьсан. Бид маш олон хүүхэдтэй болохыг хүссэн. Инээлдээд, гүйлдээд л бид тэднийг хүлээнгээ тэдэнд зориулж тоглоом хийж эхэлсэн. Хийсээр л хүлээсээр л. Гэхдээ бид хүүхэдтэй болоогүй. Тэр минь өвчин тусаад өөд болсон. Заримдаа тэр яг л миний хажууд байгаа юм шиг гээд салхилахыг хараад нулимс цэглэгнүүлэн хэлв. Үүнийг сонсоод нэг кино өөрөө ирэхгүй толгойд орлоо. Миний эзгүүд салхилал тэр чинь би гэдэг яг дүрээрээ байна шүү. Эхнэр нь шувуун туртай байсан болохоор шувууны үүрэл хийдэг болсон юм байна л да. Клаус Джесперт чи гинтхэн нэг өдөр гараад ирсэн. Тэгээд хүүхэд тоглоом аваад баярлаж байгааг нь хараад би тайтгарсан. Чамд баярлж байна гэв. Джеспер захиа хүүхдүүдээр бичүүлж түүнийг ашигласандаа харамсаж байгаа бололтой. Зүгээрээ гин. Клаус зул сарын бэлгийг хийцгээе. Тэр үүнийг хүсэх байсан гэхэд Джеспер нээрэн үү гэд асуухад Клаус тийм ээ бидэнд бэлдэх жилийн хугацаа байна. Бид жил ирэх тусам тоглоом хүрээгээ өргөсгөж бусад хот суурьнд хүргийгээд орлоо. Джеспер би энд дараа жил байхгүй байж магадгүй гэд амандаа бовтно. Джеспер гэрлүүгээ гунигтайхан алхам байхад сургуульд хүүхдүүдийн дуулах сонсогдов. Балгас шиг байсан анги нь ямар гоё болсон байх нь вэ? Хүүхдүүдийн хичээл тарлаа. Джеспер багшаас эндээс явхаар хуримтлуулж исэн мөнгөөрөө тогтжуулсан эсхийг асуухад эхлээд баггийн эсгээр нь гэж хэлснээ дараа нь бүгднгээр нь гэдгээ хүлээн зөвшөөрнө. Багш үнэхээр сэтгэл хангалуунаар гоё болсон байгаа эцтэй л гин. Джеспер саяхан л эндээс холын холд явмаар байна гэж байгаагүй билүү гэхэд Альфа энэ газрыг одоо орхиж явбал тэнэг хүн л тийх байх. Чиний юу хийснийг харуулъя гэд Джесперийг аваад гарлаа. Дүнсгэр Смеренс бүрэг хот гэгээлэг үзэсгэлэнтэй болсон байлаа. Хоёр удмынхан хоорондоо эвттэй найртай. Шууданч багш хоёртой манд мэд мэдээдэл цасан хүн хийж авраг загсны ясаар гацуур хүртэл зассан байв. Хөлдсөн далай дээр хүмүүс гулгаадал баяр хөөр дүүрэн харагдах нь үнэхээр гайхалтай. Джеспер Клаус хоёр дээр Марго гэрийнхэнтэйгээ зочиллоо. Сами хэл даанч мэдэхгүй хоёр маань яах гэж ирснийг нь сонсоод ойлгохгүй ч тэдний үйлдэлийг хараад тэдэнд туслахаар ирснийг ойлгоно. Үгээрээ биш үйлдэлээрээ гэдэг нь үү? Джесперийн захианы тоо 5,000 тавсан байна. Джеспер энэ жижиг тосгонд үрд үлдэх хэсэгтээ эргэлзэн шийдэж чадсан байна. Клаус түүнд тэр хоёрын нэрийг сэлсэн шинэхэн чаргыг харууллаа. Клаус одоо ганцаараа биш. Тэд бүгд нэгэн гэр бүл болжээ. Джеспер багш хоёр дотн болцгаажээ. Цаатнууд Клауст үндэсний хувцас өмсгсөн байв. Клаус хитрхи улаан байна уу гэхэд Джеспер гоё харагдаж байна гэд хаалга тогшсон тул онголохгоор яв. Аав нь ирсэн байдаг шүү. Гараад ааваасаа энд яах гэж ирснийг нь асуугаад хугацаа хараахан дуусаагүй байгаа гэхэд 14,000 захиа Смеренс бүргээс гарсан гэхэд Джеспер 14,000 биштэй гэхэд 2 удмын толгойлогч сүүхнээс буу хэрнэ. Тэд нийлээд бөөндөө захиаг шуудаагаар нь бичээд далаач нар явуулсан байж л дээ. Аав нь тохиролцсноор гэрлүүгээ явцгаа гэд тухтай суух тэргэнд өрөв. Эмгэн Джесперийг захиа бичүүлэхээр хүүхдүүдийг сургуульд сурахыг уриалсан гэдэл эндээс явах гэж хийсэн бүхнийг нь хэлээд хайчихав. Клаус багш цаатнууд түүнийг орж ирэхгүй удаад байхаар нь гарч ирсэн байж л дээ. Тэгээд тав тухтай амьдрал руугаа явахын тулд тэднийг ашигласныг нь мэдээд урам нь хуурав. Джеспер эхлээд тийм байсан л та. Би төлөвлөгөөндөө хүрээгүй бол аавда хаягдах байсан. Гэхдээ одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн гэд ярьж байхад түүнд урам хугарсан хинч түүнийг сонсохыг хүссэнгүү. Цаатнууд багш Клаусих руу буцаад орлоо. Марго Джесперийн нэрийг дуудсаар Маргог тэврээд орууллаа. Клаус Джесперт хүн бүр ашиг хардаг гэлүү гэд өөрийнх нь хэлсэн үгийг хэлээд дотогш орж хаалгаа ав. Джеспер аавтайгаа сүүх тэргэнд суусан явж байна. Аав нь бэрхшээл чамайг ухаажуулах болов уу гэж ботсон. Энэ хотод шуудангийн салбараа байгуулчих нь гэдэг чинь чамд сайхан ирээдүй байна гэд Джесперт хэлв. Хоёр толгойлогч тэдний араас харан нэг нь явчихлаа. Одоо нөгөөдхийг нь гэд үлдэв. Усан бомтод ирлээ. Далаачин сони юм а. Джесперийг энд ирснээс нь хойш анх удаа л юм гонигтай байхыг харлаа гэхийг сонссон аав нь. Яасан бэ? Зүгээр үү гэсэн янзтай Джесперийн нүд рүү харав. Марго Джесперийн араас ирсэн боловч хожимдсан байв. Хүлэг бомтоос аль хэдийн хөдөлжээ. Джесперийн нэрийг дуудсаар тэр уйлан байхад Джеспер явалгүй үлдсэн байв. Битгий уйлаарай гэд хэлхэн сонсогдов. Джеспер Маргод аавда бүгдийг гэлсэн.
Тэр надаар маш их бахархаж намайг тэрсэн. Би түүнийг надад уурлах байх гэж бодсон. Зөөлөн тухтай хүнжилгээд л гэрээ санахал байх та. За тэрч яах вэ? Клаус Альва хоёрын бодлыг л өөрчлөх хэцүү байна гэд хартал уулан дээр бамбар барьсан баахан хүмүүс явж байхыг хараад санаа зовон Клаусийн руу явлаа. Бүх бэлгийг ууталж дууссан чарган дээр тавих гэж байхад эмгэн ах хоёр хүмүүстэйгээ ирлээ. Клаус бэлгийг яаж жолноо? Хүн л бэртэх ёсгүй гэхэд эмгэн яг болж байна. Тоглоомгүй болчихвол тэд буцаад таарамжгүй болоход нэг их хугацаа орохгүй. Удахгүй бөгөөд өмнөшгөө болно гэв. Өшөө хонзон дайн тулаанд яасан туртай зүгээр жаргаж хатгаа байчихсан хачин хүмүүс өвтэй хөрхий. Бэлгтэй шуудаг тасчин хаях гэж байхад Джеспер гарч ирээд бэлгийг чаргад байрлуулад хөдлөлөө. Гэтэл чарганд цаа бугнуудаа хүлэглөөгүй байж тараад уулын уруу голцчихов. Тэдний араас тоглоомыг үгүй хийхээр хөөж дэгээ шидэж бэлгтэй шүдэг урчхав. Джеспер тоглоомод унж эхлэе гэхэд Клаус чамд ямар хамаатай юм гэхэд Джеспер намайг хүүхдүүдийн тоглоом хамгаалаад амиа эрсдүүлж байхад ямар муу хүн гэдгийг маань ярилццгаая гэв. Дайсны талын ахын охин тэдний араас хөөж байхдаа эмэгний хүүтэй мөргөлдөөд хадны ирэмгээс унах гэж байхад нөгөө хүү барьж аван түүнийг аварлаа. Тэдний хооронд оч өсрээд эхлэв шүү. Зүхтаж байгаа нь ч хөөж байгаа нь ч бүгд хадаа авцал руу унах гэж байгаа мэдээд торомцсоор бэлгтэй чаргыг унгаахгүйгээд мань тунай мотой Джеспер цас руу гараа шийтгэж зогсоохыг хичээсээр зул сарын ид хитний нүг гэлтэй азар хадны ирмэгт ирээд зогсоход эмгэн ууттай бэлгэн дээр гарсан зогсож байх бөгөөд уутыг урснаар бэлгэнүүд авцал руу унлаа. Эмгэн энэ хот зэвүүцэл хорсол дээр байгуулагдсан. Найрамдах хэсгийг биднээс өөр хинт шийдэх ёсгүй гэд тэд буцах замдаа өс хонцоглыг үгүй хийгээд байсан дайснаа нийлээд дарж авцгаасан тул бидний эв түнжин энэ хүрээд дуусч байна гэж ярилцаж явхад Джеспер босч ирээд сэтгэлээсээ сайн зүйл хийх нь бусдад ийргээр нөлөөлдөг гэж хэлв. Эмгэн чи толгоогоо хүчтэй зөхиод юмтай болчихоо юу гэхэд Джеспер үгүй эргээд хар гэв. Эллингбо Кром хоёр нэгджээ. Эллингбогийн охин түүнийг аварсан Крамын хүүг твэрчгсэн зогсож байлаа. Эллингбогийн толгойлогч ах наатаха буулга гэхэд минийх гээд Крамын хүүг аваад зогтчихов. Хоёр талынхан хойноос нь хөлөө. Джеспер Клаустай ярих гээд эргэж харахтаа бэлгийг түлээ байсан гэдгийг мэдчихээд байж байтал багш Маргугийн автай бэлгээ хатсан ирж яваа харагдана. Джеспер Клаусаас саяны унсан бэлэг бүгд хурамч байсан гэж үү гэд асуув. Томчууд нийлээд муу юм төлөвлөснийг нь сурагчдаасаа багш мэдээд тэд хуурамч бэлгээр өгөөш хийхээр энгийн төлөвлөгөө боловсруулсан ч Джеспер ирээд холион бантанг нь утгаад хайчихл дээ. Тэгтээ Джесперийн хичээл зүтгэлийг хараад түүнийг уучлсан болтой Клаус түүнд малгайных нь засыг цэвэрлээд Джеспер төгөөд хөдөлцгөв. Тэд бэлгээ хамтдаа тарав. Маргааш өглөөн нь хүүхэд бүр сэрээд гацур руугаа очтол бэлэг үлдээсэн байхыг нь хараад тэр ирээд явсан байна гэд маш их баярлана. Бэлгээ задлаад тоглоомороо тоглоод жаргалтай байгаа тэднийг уулнаас Клаус Джеспер хоёр харан сууна. Хүүхдүүдийн баяр хөөртэй нэд хотыг дүүрэх нь ямар гайхалтай вэ? Хүүш тулааны хонх дугарч байх юм. Дахиад л тэмцэл эхлэгнүүдээ гэд гайхтал хавцлын хайрын шуухайнууд хурмаа хийж байна. Эллингбо Кром одоо ходод болжээ. Хотынхны амьдрал өдөр бүр сайжирч байлаа. Альва Джеспер хоёр хосоодолжээ. Жил ирэх тусам өөр газар, өөр хотуудаас илүү их захиа ирсээр байлаа. Бодож байсанчлан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай болсон. Улам бүр сайжран өргөцөөр 12 жилийг артаа үджээ. Салхи Клаусыг дуудах шиг. Клаус, би очлоо гэх нэрмэнгээд замхран алга боллоо. Джеспер Клаусын тэрхэд тэр байсангүй. Түүнийг хаа сайгүй ирж сурсан ч олцсонгүй. Альва Джеспер нар Смеренсбург хоттой амьдарч байгаа харагдана. Хоёр хүүхэдтэй болсон байв. Джеспер Клаусыг орж ирнэ гэд бэлдэж байна уу гэлтэй зоохны галыг унтрааж жигнэмэг сүү бэлдэж тавилаа. Би түүнд юу тохиолдсон тухай яагаад ч ойлгохгүй байсан болохоор ойлгоё гэж хичээхэж болсон. Тэгтээ ганц л зүйлийг мэднэ. Жилдээ ганц уулздаг гэхэд Клаусын чарганы хонх тэнгэр чингэхийн сонсогдож кино төгслөө. Танд кино таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Санал сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. Дуустал нь хамт байсанд баярлалаа. Та-да!